Монголыг мөнх тэнгэрвэг мөнгө тэнгэрийн хүчиндэр эг суузалын гэгэгэндэр хэрхийг хөг мөнх тэнгэр эцэг таамын үдгэлээ эх төрийн сүлдэр шог эвлэг болтугай гэрлэг болтугай мөнхрэг болтугай мэндлэг болтугай хэшиглэг болтугай Иргэний хөдөлгөөний намын хаан их дуудлагыг авч эх орныхоо үндэсэг болон бүрээс нийслэл их Монгол улсынхаа эртний их түүхийг эргэн сануулгын учир шалтгаан дор энэ нийслэл хүрээндээ хурамжуулсан та бүгдийн үнэхээр чин сэтгэлийн амрыг мэдж мэндийг ирье. Та бүгд минь амар мэндөөх. Чамайг таних өдөр ёс гүйцмай. Ёс гүйцхүйдор төр үтмай. Төр үтхүйдор тэнгэр бумай гэж эцэг өвгдийн агвайх сургаал онол номлолд ингэж хэлжээ. Үнэхээр хуралдаг болсон цагийн түүх 100 мянган жилийн өмнө гинэ. Мэдээж мэтгэлцэж маргах зүйл энэ цаг дадал заншны дагуу байж болох. Гэхдээ эрүүл оюун санаатай хүнд хүлээн зөвшөөрөх зайлшгүй шаардлага үүсэх зүйлийг эцэг өвгд минь эрт бүтээсэн их түүхийн учир шалтгаанаар эргүүлэн сануулж байна. Хуралдаг болсон түүх 100 мянган жилийн өмнө гинэ. Өнөө бид нар хэдэн жилийн үг түүгээ нэгэн санаж байгаа байлаа. Тэгвэл юунд ямар учир шалтгаанаар энэхүү буурал түүхийн учир бидний санах ёстой, бидний сэрэх ёстой, бидний бүтээх ёстой игүүлэг болж өнөө нэхэгдэж байна вэ гэж. Өнөөдөр үнэхээр та бүхэнд баярлахгүй байхын арга алга. Бид нар урд нь улс төр, хурал, магадгүй төрийн, засгийн, нийгмийн үйл хэрэг гэдэг зүйл бидний амьдралын өдөр тутмын асуудлыг шийдэхэ болоод удаж байгаа нийгмийн үр дагавар болж хуралдаан гэдэг зүйл үнэхээр учир шалтгаанаа алдаж хэл оролдож хэл оролцсны учир шалтгаан хөлөө ороож хөлөө оролцсны учир шалтгаан нь толгой самруулах тийм үйл явц руу эргэн орсон байна. Тэгвэл үнэхээр Монголоо эргэн сансан, үнэхээр буман жилийн түүгээ нэхэн сансан тэр буурал түүхийн энэ дээр хэдийнэ хуралдах буюу заавал заншигдах ёстой заншлыг шүүх чадвартай хилцэх тэр их үйл хэргийг эргэн нэхэн сануулж байгаа ийм хариуцлагатай өдөр болж байна. Энэхүү өдрийг хамтдаа бүтээж байгаа та бүгддээ чин сэтгэлээсээ гилан дадрагч байна. Эрен оноос ихэлсэн энэхүү өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа тэр нийгэм 34 насыг насалжээ. Тэр үед төрийн, улсын, засгийн, нутгийн ноён нуруулж ирсэн эзэд өнөө хэдийнэ тэнгэртээ буцжээ. Тэр үед эд явсан хүмүүс өнөөдөр хэдийнэ эмгэл өвгөд болсон байна. Тэр үед залуу халуун байсан хүмүүс өнөөдөр хизээний өвөө эмээ болж үр ач 30 үзжээ. Тэр үед баг болчир байсан хүмүүс хэдийний аав ээж болсон байна. Мөн зарим нь ирээдүйг тодорхойлж өсч хүмүүжин байна. 90 онд шилжлээ гэсэн. Шилжсэ. Бүтээ гэсэн, ол гэсэн, тань гэсэн, мэд гэсэн бүгд гараанаас гарч гүйсэн. Бүгдээрээ гүйсэн. Бүгдээрээ эцэд цуцалдгүй шин нийгмийн үнэт зүйлийг олохын төлөө
шинэ нийгмийн үнэт зүйлийг бүтээхийн төлөө шинэ нийгмийн бүтээн байгуулж өөрийн амьдрал болон өөр хүүхдийн амьдралыг сайн сайхан болгохын төлөө өдөр шөнөгүй хичээн зүтгэсэн. Яагаад болоогүй болоо? Учир нь бид гараанаас гарахдаа тийм юмыг аван, тийм юмд хүрнэ, тэдэнд хүрнэ гэж бүх юм асуугаагүй юм билээ. Бид өнөөдөр ч ардчлал гэдэг тэр зүйлийг амаа цангал ярьж байгаа боловч олж үзсэнгүй. Яг юу нь ардчлал болоод, юу нь эрх чөлөө болоод, юуных нь үр дүнд бид нар аз жаргалтай сайн сайхан болчих вэ? Энийг одоо хинээс асуух вэ? Би бүгдийг муу муухай боллоо гэж ерөөсөө хэлээгүй. Бүгд л нэг зүйлд хүрч байгаа. Харин энэ нь нэгдмэл үнэт зүйл болж, хувь хүн болгоны хүсэж хүлээж ирсэн тэрхүү сайн сайхан зүйл нь нийгмийн сайн сайхан болж, нийтээр хамтаараа бүгдээрээ гурван цагаараа түүхтэй байх, түүхийг бүтээсэн алдар нэр хүндийн эзэд байх, түүнийг нь магтан дууж, итгэл үнэмшлээр нь залах ирээдүй хойчтой байж, улс гүрэн амьдрал түүх үтдгийг бүрэн бүтэн баталсан тийм зүйлийг бид олсонгүй. Түүхэн үгүйсгэлээ, үндсэн үгүйсгэлээ, үүслэн үгүйсгэлээ. Өнөөдөр үе хоорондоо бие бинийгээ үгүйсгэж байна. Улсынхаа нэрнээс ихсүүлээд бүхий л зүйлийг багтааж байгаа соёл иргэншлэн үгүйсгэлээ. Үр дүнд нь юу болсон юм болоо? Гадуур өвсвөл толгоогүй, дотуур өвсвөл сүнсгүй болно гэж. Сүнсүлдгүй итгээд толгоо тарихгүй хэн нэгэн өөртөө болоод өрөөлд нэмэр болж чадах болов? Удаа дараалан ярьж соллож үзлээ. Бус руу буруугаан чихэж үзлээ. Өөр зураан, өвөр зураан бие бинийгээ чигэж үзлээ. Учир нь бас л олдсонгүй. Яг энэ арслал гэж ер нь юу байна? Хариуг нь үгүйсэх биш, харин хүлээн зөвшөөрч хайж олмоор байна. Яагаад гэвэл үгүйсгэж болохгүй тийм ойлгохдохгүй зүйл болчиход байна. Одоо энэ ойлгохдохгүй байгааг нь ойлгохгүй байх тийм хэм хэмжээ хэрэг зорилгоор улс төр идэг боллоо. Урд нь ардчлал гэдгийг ойлгож, үнэт зүйлийг нь олж, үр дүнгийн эдлэгийн төлөө байсан нийгэм сүүлийн 14-5 жилийн дотор харин ч ойлгох ёсгүй юм байна. Ойлгуулахгүй байж ээж ойлгохын төлөө явж байгаа олныг өөрийн дураар залж болох юм байна гэж бодох тийм хий зайчиг үүсгэчихэд байна. Ийм учраас энэ арслал гэдэгт цэг тавих шаардлага хэрэгтэй. Зогсоож биш, учрыг нь олж, утга учиргүй байгаа зүйлийг тов тодорхой болгож, тов тодорхой зүйлийг хийж бүтээж болдгийг, хийж бүтээж болж байгаа зүйлээс үр дүн хүлээж болдгийг даруй хурдан, бүр нэн даруй хурдан шийдэх хэрэгтэй боллоо. Монголыг монх тэнгэрвэг, монго тэнгэрийн хүчиндэр, эксозелин гэгэгэндэр, хэрхийг хөг монх тэнгэр эцэг таамын үтгэлээ, экстримин сүлдэршог. Эвлэг болтугай, гэрлэг болтугай, монхрэг болтугай, мэндлэг болтугай, хэшиглэг болтугай. Хүрээ, хүрээ, хүрээ.